За сайн байцгаана уу, өдөр өглөө орой минь төргий. Би өмнөх бичлэгээрээ болохоор үсээ буцсан бичлэг оруулсан. Тэгээ тэр бичлэгийг үзсэн хүмүүс болохоор ямар супер ашиглаад ямар бүтээгдэхүүн хэрэглээд үсээ цайруулсан бэ гэд асуусан болохоор энэ удаад би ямар бүтээгдэхүүн хэрэглээд үсээ хэрхэн цайруулдаг дахиад нэг харуулъя гэж бодлоо. Би өчигдөр болохоор яг үсээ цайруулсан байгаа. Үсээ цайруулсан нэг удаа цайруулсан байгаа нь болохоор энэ. Тэгээд өчигдөр үсээ цайруулаад ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн талаараа бичлэг хийсэн байгаа. Тэгээд одоо тэрийг ухраагаад та нарт үзүүлье. Би үсээ цайруулахдаа болохоор яг ашигладаг цайруулагч маань болохоор энэ цайруулагч. Энэ болохоор 6%-тэй. Тэгээд энэ цайруулагчтай. Тэгээд энэ цайруулагчийг болохоор дандаа интернетээс захиалаад авчдаг. Ингээ 2 удаа цайруулвал үсэнд бүр илүү муу шүү дээ. Тийм болохоор дараагийнхаа удаа цайруулахдаа болохоор энэ шар өнгийг ашигладаг. Номер нь болохоор 1433 гэсэн номертай, бас адилхан 6%-тэй. Тэгээд ингээд цайруулаад яг үсээ гоё болгосныхаа дараа арай одоо энэ проценттай бодогнууд ч юм болохоор их хөвчлэн үсийг амар их гэмтээдэг, дээрээс нь хүчтэй нөлөөтэй байдаг болохоор дараагийнхаа бодгийг арай зөөлхөн бодогд сонгодог байгаа. Тэгээд энэ бодог болохоор яг иймэрхүү өнгөтэй харагдаж байгаа боловч удаад тэгээд угаасны дараа болохоор саардл өнгөтэй болдог. Тэгээд саардл өнгөө илүү их барьд. Одоо дөрөвний харуулсан супранасаа яг хэрэглэх хэмжээгээр хийгээд бэлтжиж дээр нэг юм хэлгээд би 68-аас 57 кг болтлоо. Жингээ хассан байгаа. Тэгээд цаашдаа хасаад 52 кг болъё гэж бодож байгаа. Тэгээд ямар ч бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр яаж жингээ хассан талаар минь сонсохыг хүсвэл сав дараад тэгээд хажууд явахын дараарай. Үсний өнгө гэхдээ бүр хүний шаал амар өөр харагдуулдаг. Би хар үстэй байхдаа бүр амар ууртай харагдаад дээрэс нь амар тийм хурц ааштай ширүүн юм шиг харагдаад байсан. За супер. Зурчлаа. Иймэрхүү болчиход бараг болно доо. Заавч уртлаас нь эхэлж бодвол уртл нь илүү их цайнд. Тийм болохоор би уртлаас нь эхэлж бодлоо. Би буруу зураг бодож байгаа ч гэсэн би мэрэгчлэх биш шүү. Гэхдээ яг би өөрийнхөө үсийг гоё оруулцдаг байхгүй юу? Тэгээ намайг хараад мэрэгчлийн хүмүүс нь бол тэгээ дуурлж магадгүй. Жаргалар дүүрээ бүтэн сарны гэрэл бид хамтдаа ирээдүйн тухай үсээ бодмоор ингээд гэдэг өгтөд тэлхэд үсээ бодоод үзээрэй. Магадгүй чамайг одоо байгаас ч илүү гоё харагдуулах юм билүү. Тийм болохоор хин нэгнээс асуугаал надаа ямар харагдах бол ингэж харагдах болов гэл бодоол яваад идэг шүү дээ. Нэг хар үстэй охтууд байдаг. Байнга л хар үстэй байдаг. Тэгэл би үсээ ганц ч удаж байгаагүй. Би үсээ бодож үзхийг хүсдэг. Тийм болгочвол яах вэ? Ийм болгочвол яах вэ гэл тэгээд идэг охтууд байдаг шүү дээ. Тийм охтууд байвал тэгээд зүгээр бодаад үзье. Магадгүй хар үснээс ч илүү гоё харагддаг байж магадгүй ч. Сайн ингээл жимс чидэг байхгүй юм. Давстай юм чи чидэггүй. Тэгэл жоохон сэтгэл хөдлөлийн байдалд орох гэсэн. Яг би гой болж байгааг хараад амар гой хувцснууд яг жингээ хасаараа өмснө гэдээ авсан хувцснууд надад амар их байсан. Тэгээ тэр хувцснууд таарч эхлээл
амар гоё харагдаад 100 галбиртай болоод ирж байгаа болохоор тэгээд бүр амар сүүлийн үед дүндэл гоё байгаа. Тэгээд дээрэс нь жингээ хасаад дан усуугаад ингээд дотроосоо цэвэрлэгдээд ирэхээр арьс хүртэл цаанаас амар гоё болоод ирдэм байлээ. Тийм болохоор жингээ хасаараа охтуудаа удахгүй сонирхож байвал сав дараад хогоо дарах юм мартав. Тэгээд дараагийнхаа бичлэгээр болохоор би 52 кг болчиход яаж турсан хэдийн хугацаагаар яг ямар юм баримтлсан тэр зарчмуудаас агуулсан. Бай 5 минутын дараа гоё. Сүфрээ бас хитрхийх минут байлгаар өсчөнд тасрах магадaltaй. Тийм болохоор тасраад сундаг болчдөг. Тийм болохоор хитрхийх цайруулж ийн гэж байгаад үсээ таслав. За би сая үсээ уугаад гараад ирлээ. Одоо хамтдаа ямар өнгөтэй болсныг харцгаая. Яг нэгэн чиг дурсан байна шүү. Одоо шараараа будаад ирэхээр бүр чигд болно. Тэгээд цаг хэдэл чинь 6 цаг 7 цаг 2 цаг шүү дээ. Би өнөөдөр бас 8-аас яг найстайгаа уулзсан гэж төгссөн байгаа. Тийм болохоор хурдан бодох хэрэгтэй. Үсээ бодохдоо би бүр дандаа яг дараа нь юмтай тараад болгоомдож бодож идэг юм байх юм ба. Бодож ах юм ба. Үнэштэй шүү. Таас дүнэг нь үнэрчэж байна. Үнэштэй шүү. Oh my gosh. Үнэштэй. Ямар зам үнэртэй бодов. Нүд бүр амар цоргон үнэртэй ш. За. Би ихтэй энэ бодгаар анх удаа бодсон юм лээ. Энэ өнгөөр. Амар үнэртэй наа. За ёо хурдан удаа байлээ. Амар үнэртэй байна энэ бүр. Ээжээ ёо бүр арай л амар үнэртэй. Яа тийм амар үнэртэй байгаа юм бэ энэ бодог. Ёо. Удаад ирсэн чи өндрөн зүгүрлжлээ. Өндрөн тэгээд амар муухай. Татна матнаад хорсоод исэн зүгүрлжлээ. Одоо энэ миний өсний үнийг иймэрхүү байна. Харж байна. Ийм ээ одоо. Гэсэн чи амар муухай үнэртчихлээ. Өөх. За нэг 5 минутын дараа гоё да. Амар хэцүү үнэртэй. Зөвсөө угаачлаа. Түрүүнийхээ бодвол илүү их цайрсан байх шиг байна. Одоо тэгээд энэ бодгаараа утчаад болно. Тэг гэлц бодоод гэлцэх гантлаа. Надаа юу өсөө жоохон чигтэд нь бодчихоор өсний будаг аим жигтгэн орон дээрээс нь будахад амар амар юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээ сүүлийнхаа ер нь бодлыг би жоохон ингээд угаагаад их удаагүй байж байгаа. Тэгээд ингээд бодчихсон. Тэгэхээр
Даагүй юм шиг санагдав. За угаацсан одоо яг иймэрхүү өнгө орсон байна. Энэ өнгө угаах тусам саардл өнгө болдог. Тэгээд саардл өнгө арай удаан барьдаг. Тэгээд хатаага гүцэд хатааг байна. Гүцэд хатаад ирэхээр улам гоё өнгөтэй болно. Тэгээ ямар ч гэсэн найстайгаа уулзах учраас одоо гарах хэвээр гүцэд өгнө хатсныг харуулъя гэж бодсон боловч тааж амжихгүй байна. Тэгээд ямар ч гэсэн ийм өнгийн үстэй боллоо. Таалагдсан бол саад дараа тажиудлын хонхын дараарай. Миний бичлэгийг үзсэн баярлалаа баяртай.